За өнөөдөр бид нэр эрийн бичвэрийнхаа уянгааг өрсөн байгаа. За тэгэд өнөөдөр бид нэр сүнсний сэрэлт гэдгийн талаар ярина. Бас эрийн бичвэр гэж юу болох талаар ярина. Уянгаагийнхаа хийдэг ажлын талаар ярина. За тэгэд энэ бүхний талаар ярихаас өмнө уянгаа маань өөрийгөө танилцуулаач бид нэр. За. За энэ сайхан подкастнда урьж оролцож байгаа Сарнада ямарчсан маш их талархаж байна. За тэгээ миний одоо хийж байгаа сайхан үйл минь одоо бусдад түгээх энэ сайхан үйл хэрэгтнээс чин сэтгэлээсээ талархаж байна. За намайг Хүллаатар охтой уянга гэдгээ. За тэгээ би одоогоор Герман улсад тий нөхөр дөрөв хүүхдийн хамт ажиллаж амьдарч байгаа. За хүүхднээс маань бол Харахай аймагт буюу Эрдэнэ хотод өнгөрсөн. За 10 жилийн одоо Сүхбаатар дүүргийн 30 удирдан сургуулийг одоо дүүргээд хөдөө аж ахуйн сургуулийн ажилчлалын ангийг байгалийн ажилчлалын менежер гэдэг одоо мэргэжлэр судалсан. За яг одоогоор бол Монгол улсын нийгэм сэтгэл судлалын дэд сургуулийг сэтгэл зүйч мэргэжлэр судалж байгаа. За ийм өсгөө байна. За хоёлаа тэгвэл бүр гоё ихнээс нь эхлэе. За уянгаатай би яаж танилцсан гэхээр манай найзууд надаа эрийн бичвэргээ тийм гоё зүйл гэдэг юм аа. Бид л хийлгсэн чинь ийм өөрийнхөө талаар ийм гоё шин юм мэдсээ ингээд. Тэгээ би ч бас эрэх дуртай хүн болохоор хүүшээ тийм үү ямар гоё юм бэ. Тэгээ уянгаатай танилцаад эрийн бичвэрээ бичүүлсэн чинь миний ингээд нөгөө хийгээд идэх мөртлөө яагаад хийдгийг мэдтгүү зүйлүүдийг тайлбар нь тэнд явж исэн. Тэгээд би хөөш нэр ямар сони юм бэ? Вау гэх тэгээд тэр үедээ бодчихсон. Тэгээд уянгааг фэйсбүүк дээр мэддэг хүмүүс бол мэдэх бах. Тэгээд эрийн бичвэргээл маш гоё шүлгэлсэн. Шүлгэнүүд бичдэг. Тэгээд уянгаагийн шүлгийг ингээ уншихаар яг надад зориулаад бичээд байгаа юм шиг санагдаад идэг. Нэрээ тийштэй би нэр яг тэгээд авцгаа. Тэрийг нэг ингэчээч гэдэг юм. Тиймэрхүү юмнууд маш их өгдөг. Тэр нь маш олон хүнд их тусалдаг байх гэж би бас бодоод идэг. За тэгвэл хоёлаа бүр эхнээс нь эхлэе. Ер нь эрийн бичвэр гэдгийг яагаад бичих болсон юм? Багаасаа тийм шүлэг бичдэг хүүхэд байсан юм уу? Аль эсвэл гинт шүлэг бичдэг болсон юм уу? Энэ замд ер нь яаж хүрсэн юм? За ер нь бол яг хүүхэд наснаас бол нийгмийн тустай ажилдад маш их оролцдог. Ангийнхаа одоо бүхий л үздэг тий спортыг одоо манлайлж авч явдаг ийм хүн байсан. За ер нь бол математик гэхээс илүү хэл уран зохиол амын хичээлтэй ер нь бас амжилттай суралцдаг байсан. За эрийн бичвэр гэж чухам яг юу юм бэ те? Уянгаа одоо ингээд гинтл яруу найрагчулж уу гэж одоо зарим хүмүүс маань байхдаг. Миний 90 тойрны найз нөхөд бүр ах トゥ те төрөл төгсөлт маань хуртаад байвчээсэн. За яг үндэ бол нэг өдөр л одоо дотроос шүлгэлээд эхэлсэн байдаг те. За энийг одоо яриул одоо бүр эхнээс нь нэг тавчхан яри тийм ээ. Ягаад юм эрийн бичвэрүүдийг зүйлийг бичих болов гэдэг зүйл дээр бас яри гэж бодож байна. За би 2019 онд одоо яг нөгөө корона тий ковид гарч ирэх үед одоо яг 19 оны намар гэх юм уу өвөл юм байна тий 12 гинтл одоо маш сонирн болж эхэлсэн. Одоо тухайн цаг үед би ч одоо 4 хүүхэдтэй 2 бага маань яг жил дараалал төрж ирсэн. За тэг эргээд одоо бодоход бол төрсний дараагаас тий одоо нөгөө сэтгэл готрол гэж хүүхдүүд ярьдаг ч тэ хүүхнүүд маань тий энэ зүйл бас авсарсан гэж би боддог. За тэр үед надад юу тохиолдсон юм гэхээр би өөрийгөө ойлгох байсан. Маш их ингээл хаасан ингээл айц төгөр тавтаал надад яг үндэ ингээл нөхөр хүүхэд бүхий л миний зүйл хаацж байгальтаа ингээд гэр орон бүхий л юм байхад би нэг л юм хоосон болох гэсэн. Тэг яг яах гээд амьдраад байгаа амьдрал ямар юм бэ? Ёо би тий ингээд яагаад ингээд ийм сонин одоо энэ амьдралаар амьдраад байна. За эргэн тойрны хүмүүстэй өөрийн мэдлэг бол гомдоод эхэлсэн. Ямар шалтгаангүйгээр л өстой твч найздаа гомдоол, энэ ч найздаа гомдоол нэг л их хүнд гомдсон одоо нэг л их бусдаас алдаагаа хайсан одоо нэг юм хүн болсон. За тэгээд их гайхлаа. Сүлдээ хамаг би өвдөөд байгаа ч юм шиг. Үнэхээр одоо ингээ би өвдвөл тэгээд тухайн цаг үед ч одоо ингээл ядраал юу ч хийж чадахгүй. За энэ бүхэн маань тэгээд сүлдээ эмнэлгээр явлаа. За эмнэлгээр яваад бүх юм ирвэл тий одоо энэ Германда би ч ерөөс яваагүй юм л байхгүй тий ингээл очиад үзүүлдэг, бөөрөөч үзүүлэх юм, дотор ирэх нь яаж үзүүлэх юм. За тэгэл толгой тарих одоо эмгтээчүүд гэж тий үгүй л одоо хаана үдчих болох юм зүйлсэн эцэс төгсгөлд нь бол бүр эмчнэр одоо ингээ гайхаад тий та ирүүл юм аа. Ягаад ингээ эмнэлгээр яваад байгаа ингээд сүлдээ энэ хүмүүс надад худлаа яриад ингээл тий намайг одоо юм гадаадын хүн болохоор эдгээр надад худлаа ярьж чинь ингээл за ингээд тийсэн чи ерөөсөө бүх асуудал ер нь яг надад байгаа маань ингээд анзаардаг ч ихсэн л тий би өөрийгөө ингээ сэтгэл зүгээрээ хямраагаад маш их тэр сэтгэл готрол депрессэнд орсон байсан юмсаа ойлгохгүйсэн байдаг байхгүй.
За тэгээд өөртөө одоо тэг бас болох бүхий л арга хэмжээнүүдийг авсан. Одоо маш хүндээсэн тэр үед. За тэр сэтгэл готролтой байхын хажуугаар бол одоо нөгөө айхтар тий нөгөө нэг өвчний чинь бас одоо зооглоод авсан. За тэгээ бүр за би ингээд өгөх юм байна гэдээ одоо өгөхээр айдаг боллоо. Өөртөө ингээд юу тохиолдож байгаа ойлгохгүй эмнэлгээр явахаар ирүүл байгаад одоо маш их бохимдож стресстэй боллоо. За сүүлдээ ингээд ерөөсөө бараг нөгөө айхтар нөгөө өвчний чинь тусаал за би одоо ингээд өгөх нь тодорхой гэл одоо өхөлтөө хүлээгээл одоо хөвтдөг боллоо тий. За тэр цаг үеийг дурсахад бол үнэхээр хэцүү тий. Энийг үгээр илэрхийлэх арга байхгүй. Энэ цаг үеийг бол би үнэхээр маш аимшигтай тий тамл гэж хэлнэ. За энэ цаг үеэс бол одоо миний ирэн бичвэршүүлэг минь эхэлсэн. За нэг талдаа энэ бол одоо нийгмийн харилцаанд тий ингээл одоо маш хурдтай хөгжиж байна. Бид нар чинь ингээл ажил гэргсээ хаад өөртөө ерөөсөө цаг гарахгүй өөрийгөө юу ч хийж байгаач хүрхэ ойлгохгүй энэ олон хүүхдээ тэгэл энэ олон амьдралыг тэг ингээл айтайхан явуулчих гал ялангуяа ингээд эмгтэй эрэхтэй хин ч ялгаахгүй бид нэр ерөөсөө өөрийгөө хайрлахаа болцсон юм байна. Бүх юмны ард дандаа өөрийгөө тавиад тий. За ингэж явж байгаа маань одоо эцээ тохиртой тэр үр дагавар нь бол одоо энэ сэтгэл готрол байгаа байхгүй. За энэ тэгсэн чинь нөгөө талаасаа бас тайлбарлагдаад юун дээр одоо тэр үед мэлмийн нэгдсэн бэ гэхээр одоо анх бол өөртөө сэтгэл зүйн тус заасан Монголоос одоо сэтгэл зүйч авч өөртөө маш ихээр ажилласан. За ингээд бол нэг баггүй хугацаанд бол сэтгэл зүйчтэйгээ явснаар өөрийгөө одоо хүүхэд наснд болон тий өнгөрсөн амьдралаасаа маш их одоо юм шар авсан байна гэдгээ хэлсэн л да. Өнгөрсөн цаг үеэс ерөөсөө жижиг баг гэлтгүй маш их одоо тэр одоо энэ сэтгэл юм гомдол хараасал одоо ийм хэцүүлүүд надад байсан мэлээ. За нэг талдаа энэ гомдол хараасал явсаар байгаа намайг хинч биш болгож байгаа байхгүй. Ингээд тэрийг ерөөсөө амгаалахгүй явсаар байгаа тий. За нөгөө талаасаа маш их бэлтгэл йог гэл тий зөндөө гоё юм хүмүүс нэг өөрийгөө ялангуяа тэр айхтар тий өвчин маань гарснаар бид нар чинь бас 90-20-нд орж тий дэлхийн нийтээрээ яг өндөө өөртөө танилцах тэр боломжийг бид нарт олгосон гэж би одоо баярлалаа. За тэр цаг үед бол байж ахта одоо самсргүйгээр одоо Beverly Hills багшийнхаа лайв хичээлийг олж хараад за бүр тэ цаад ухтаа надад яг юу тохиолдод байгааг бол бүрэн дүүрэн хамсарлсан. Энэ бол сүнсний сэрэлт буюу хүнсний сэрэлт гэдэг зүйлийг надад үнэхээр явагдаж байгаа юм байна. За энэ мань бас нэг талдаа багш минь юу ч тайлбарлах гэхэд энэ бол эго нэггүй юм аа тий. Та өөрөөсөө хэтэрхий холцсон өөрийнхөө жинхэнэ мөн чанаргүй сүнсний бизнесээ холбоо тасрахын цагт бид нэр өөрийгөө ойлгохгүй энэ ертөнц хорвоод юу игээд байгаагаа ч ухамсарлаж чадахгүй хин ч болдог байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо сүнслэг мэдлэгийг одоо маш их сонсож суралцсанараа одоо өөрийнхөө жинхэнэ мөн чанартай холбож одоо энэ цагт маш их өөртөө цаг гаргаж өглөө босож ухамсартайгаар тийм ээ орд ирээ хурааж гэр орноо цэвэрлэж ядаж нэг өглөө босоод нэг ухамсартайгаар нэг 21 одоо сайхан тий гарны мөргөл хийж өөртөө зориулж тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваж тэрэн дээр яагаад байгаа мэдрэмжүүдээ гоё гаргаж энэ цээжнээсээ гоё ундруулж за одоо ингэж би өөртөө ажилласнараа яг өнөөдрийн энэ гайхамшигтай одоо энэ ад жаргалыг бид чадсан байхгүй. Бид нар бол танаас ингээ асуудал яагаад гэдэг. Гэтэл бидний дотор байдаг энэ сүнсэн бийдэг зүйл чи өөрөө ямар агуу хүч чадалтай, ямар гоё тий маш их мэдээллийг өөртөө ахуулсан. Үнэхээр ингээд бидний мэдхгүй зүйл энэ хорвоо ертөнц тэр үнэхээр их байдгийн байна гэдгийг одоогоороо ч одоо маш гоё тий талархаж, хайрлаж, бүр ингээд гайхаж суралцсаар явж байдаг. Тэгэхээр би энэгээр одоо юу хэлэх гээд байна гэхээр нэг талаасаа бол тий одоо сэтгэл готрол мөн нөгөө талаасаа та өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг сүнсэн биенээсээ холцсон танд сэрэлт явагдаж байгаа. Хүнсний сэрэлт тий энэ нь бол одоо юу гэдэг сэтгэл өгөх тий бид нар өөрийгөө ойлгох байдаг. Энэ хоёр яг ижлэх юм баггүй. Тэгэхээр нөх хүмүүс маань юу сүнс хүмүүс өстой сар нартай ярьцсан явж ийн мавж ийн гэл тий ингээд үгүйсгээд байдаг. Яг ухта бити бас үгүйсгээсэй. Яагаад арга билэгэл одоо бүх багш нарын сургалтын дээрээ тий ингээд энэ чинь яриад энэ арга билэг гэдэг зүйл маань бид нэр аливаа зүйлийг тэнцвэртэй авч явснараа бид нэр өөрийнхөө бие сэтгэл бүхий л зүйлийг одоо тий хамгаах учиртай юм байна. Ялангуяа өнгөрсөн тагсан бидний тэр хүүхэд баснда бид нар тохиолдчихсан таата таагүй тэр дурсамжууд тий мэдрэмжүүдээс басан айдас одоо энэ бүх зүйл маань бидний өнөөдөр яг энэ амьдралд нэг юм хасраад байгаа өөрийгөө ойлгох байгаа цаа тарихт ороод байгаа мэдрэмжүүд бас дандаа өнгөрсөн цаг хүүхэд наснаас маань үүдэлтэй байт юм байна гэдгийг уянгаан ойлгож өөртөө маш тууштайгаар ажиллаж маш олон одоо сургуульд тий маш олон гой багш нарынхаа эрдэм мэдлэгээр одоо өнөөдрийн өөрийгөө хэн бүтээсэн гэж одоо хэлж болно. За ингээд явж явах явцдаа одоо шүлгэлдэг болсон.
өөрийнхөө нөгөө тэмдэглэлийн дотор аваад бичээлээдэг тийм нөгөө мэдрэмжүүдээ өөрөө бие дагаал нэг дасгал хийн, өөрөө нэг дасгал хийн. Энэ бүх мэдрэмжүүдээ ингээл одоо бичээд ахаар сүлд ингээд бүр маш гоё ядаж жаргалыг тэрнээсээ мэдэрдэг болсон. Ямар гоё юм бэ те. Нөгөө нэг хосроод исэн мэдрэмж чинь алга боллоо. Маш гоё урам зориг сэрвлээ. Аз жаргалыг мэддэг боллоо. Энэ яагаад аз жаргалыг мэдэрсэн гэхэд би өөрийгөө хайрлсан, өөрийгөө сонсож эхэлсэн. Өөртөө бас үнэнч байсан бэ. Ингэж би гоё өөрийгөө бүтээсэн. Яг одоогоор бол маш аз жаргалтай гэрээн бичир шүлэг гэдэг бол одоо миний дотоод мөн чанараас ундран гардаг. За би бол одоо өөрийнхөө дотоод хүний мэдрэмжтэй, дотоод хүн, дотоод ашгүй, одоо хүүхд эцүүд, дотоод хүүхэд гэлтэй одоо янз бүрээр л хэлдэг шүү дээ. За би бол одоо өөрийнхөө дотоод хүний мэдрэмжээрээ бусдын тухай шүлгэлэн бичдэг гэсэн үг. Тэ надад одоо ийм сайхан үдс эрдэм одоо миний дотроос ундран гарч ирсэн. Энэ зүйлээ би одоо тэнж 2022 оноос хойш маш олон сайхан хүмүүстэй уулзаж учирч одоо энэ нэрийн бичвэр гэдэг үг бол одоо зүгээр би зохиогоогүй. Энэ маань бол одоо миний дээд хошгүй тий өгд эцүүдээс маань одоо энэ хүмүүний орчинд энэ махан биендээ ямар одоо сүнсний зорилготой үүрэг даалгавартай ирсэн бэ гэдгийг одоо өөрийнхөө хэмжээнд бас ухаарч ойлгосон. За тэгээд энэ нэрийн бичвэр шүлэг гэдэг юм бол би өгөөгүй. За энэ нэрийг бол одоо миний дотоод ташгүй тий миний дээд одоо өгд эцүүдийн нэрийн бичвэрийн хүчийг энэ дэлхийд түгээ. Элэг зүрхтэй бүх хүмүүнийг эмх цэгцтэйгээр бичиж унш өрмөн гэдэг одоо энэ даалгавартайгаар явж байгаа одоо ийм өсгөө байгаа. За тэгэхээр магадгүй энийг сонсож байгаа хүмүүс маань одоо бас ингээл наа үг дийц мэц болоод явцдаг гэл те одоо бодож магадгүй. Гэхдээ яг огтоо бол энэ хүмсрийн сэрэлт зүйл бол хүн явагдана. Гэхдээ мэдээж цаг хугацаа нь өөр. Магадгүй та энэ амьдралдаа те энэ одоо сүнслэг мөн чанар хүмсрийн сэрэлт ч гэдэг юм уу те энэ зүйлүүдийг та бас ойлгохгүй байж болно. Энэ бол бас таны буруу биш ээ. Тэгэхээр тий хөгжиж явж байгаа, дэвшиж явж байгаа. Арайхаж нэг өөрийнхөө дотоод мч нарыг ойлгоход нэг амьдралд нэг аз жаргалыг мэдээд бусдаа зөвөр үлгэрлээд явж байгаа нэгнийгаа тий үгийн одоо тэр чичмэр битээ сэвтээгээсэй гэж бас хүмүүсээсээ одоо хүсдэгэ. За тэгээд эрэм бичир шүлэг бол уянгаагийнх нь одоо энэ насандаа хийх яхамшигтай үйл минь аа. Вау, ямар гоё. Харин яг чамайг ингээд харахад бүр ингээд өөрийгөө олцсон. Яг хийх ёстой юм хийгэж явж байгаа юм бүр ингээд мэдэрдэг байхгүй. Тэр яасан ч гоё уран шүлгэлтгийн тэр нь тэгээд ягаад ч би уншихаар зөвхөн би уншаад тэгээд бодоод байгаа шүү. Уншиж байгаа маш олон хүмүүс гэж боддог байхгүй. Тэгээ би ингээд өөрөө зүгээс харахад яг л нэр тийштэй. Гэл яг надад хэлээд байгаа юм шиг санагддаг. Яг тэр зөв цагтаа ч очиж уншдаг юм шиг байгаа. За одоо ингээд нөгөө тийм сүнслэг зам мөрийг сүнсний сэрэлтгэхээр хүмүүс нэр жоохон жирхэд идэг. Тэгвэл энийг бас өөрийнхөө дотоод биетэй холбогдох гэл сэтгэл судлаач нар ярьдаг. Янз бүрийн хүмүүс бас ярьдаг. Тэгээ яг энэ шалтгаанаас болоод бас сэтгэл зүйчээс сурч байгаа тий. Яг чамаг ингэж ирсэн чинь надад хэцүү байсан уу бас бодлоо. Би тэгээ тэр үедээ би ингэж боддог байсан юм аа. Яг л 20 оны 5-6 сарын үед 4-5 сар үед аягүй хэцүү гэл манд яг тийм байсан. Орхин ч байсан юм бэ. Тэгээд яагаад байгаагаа ойлгохгүй ингээл нэг унтаас ирэхээр зүгээр болчих болов гэл гортоо байгаа нөгөө нэг балаад төрөлтэй байгаа л гэдэг байсан. Тэгээд тийм хүмүүстэй одоо би миний ойлгож байгаа тийм хүмүүс аягүй байдаг. Өөрийгөө ойлгохгүй байгаа тий. За бүр сэтгэл хөдлөлийн төвшөнд орчоогүй. Тэр чинь сэтгэл хөдлөлөөс өмнө наан зөндөө юм болж байгаа шүү дээ. Зүгээр бид тэр шинж тэмдгийг юусаа тоохгүй ингээл явсаар хагаад сүултээ бүр тийм төвшөнд хүрээд тэгээ гинт одоо нэг алгадуулж унаад тэгээд цац юу илээ гэж. Тийм хүмүүстэй зориулаад ерөнхийдөө ямар зөвлөгөө өгөх вэ? За баярлалаа маш гоё асуулт байна тий. Тэгээд за энэ бол одоо тийм ухамсарын сэрэлт гэдэг энэ замуур сүнсний харанхуй ангилж байдаг тийм. Энэ одоо би бол багшаасаа гайхамшигтай мэдлэгүүдээс суралцсан. За энэ зүйл бол маш хэцүү, үнэхээр хэцүү тийм. Энэ бол хүн ингээд юунаас айдгүй гэхээр бид нэг өөрсдөө ойлгохгүй байх хамгийн аим шүү дээ тийм. За уянгаагийнхнууд бол тийм маш хэцүү байсан. Яг надад юу тохиолдоод байгаа юм бэ? Би юу буруу хийсэн юм бэ тийм. Би ингээл амьдрмаар байж тээ. Яагаад заавал би гэж яагаад гэл те нөгөө л нэг юм асуултнуудаар өөрийгөө боддог те. Тэгэхээр одоо сүнслэг талаасаа бол өөрийнхөө жинхэнэ мөн чанар буюу сүнсэн биетэй нэгдэн ихний алхам амгаалт байдаг гэж одоо
Библийн дээр цөм багш маань одоо хэлдэг. Энэ бол хуулийн үнэн. За энэ бол юу хэлээд юм гэхээр бидний амьдралд ингээд 5 юм тохиолдож эхэлдэг тий. Үнэхээр хэцүүстэй гэр бүл сална, үхэл хагцал, араа ажил бүтгээ болно. Тэг бүр юу ч хийхийг хүсгээ болно. За энийг тэгээ нөгөө цаасаа ингээд эмнэлгээр ингээд яваад хараа ингээд сэтгэл готрол гэдэг байхгүй. Тэгэл та одоо тий дасгал хий, тийм юм хий, өөрийгөө бич гэл одоо нөгөө сэтгэл зүйч нар маань одоо сэтгэл готрлын хэмжээг одоо тий ингээд тодорхойлох тест мэс бүглүүлээс гэж чинь ингээд нөгөө шинжлэх ухааны талаас ингээд ханддаг. За энэ маань мэдээж надад бол маш их одоо хэрэг болсон. Би бас анханасаа ингээд сэтгэл зүйчээр өөрийнхөө яг тэдэнд хэцүү цаг үедээ бас юм зөв одоо суурай тавьсан маш баярлалдаг. За тэгээ миний одоо анх тэр маш хүн сэтгэл готролтой явж байхад миний одоо сэтгэл зүйн тэр гайхамшигтай эрдэмтлэгээр хамгаалсан хүн бол Эрдэнэ туяа буюу Тукана багш маань байдаг. За тэгээ Тукана багштай бол тасралтгүй хэдэн 6-7 сарын хугацаанд бол тууштайгаар тий хамгийн гол ажилласан. Тэгэхээр энэ дээр ингээд нөх хүмүүс нэг бодоод үзээрэй гэж би хэлмээр байгаа байхгүй юу. Магадгүй та өөрийгөө ойлгохгүй танд маш хэцүү энээр ингээд явхаар танд ямар ч онш тогтоох байгаа бол авцны энэ сүс сэрэлт гэж юу гэдэг юм бэ? Ухамсарын сэрэлт гэж яг юу гэдэг юм бэ? Эндээс хүмүүс одоо тий яаж өөрийгөө олж аваад энэ далд ухамсар гэж юу гэдэг юм? Тэр тусмаа өөрийгөө ингээ хайрлах гэж юу гэдэг юм гэх мэтчлэн ч юм уу одоо энэ бүхий л мэдээлэл байна шүү дээ. Нэг үеуд бол одоо маш олон хүмүүс сэрцэн, маш олон хүмүүс бас энэ зүйлийг өөрийнхөө бидээ мэдрээд, эд шидийг нь мэдрээд, өөрийнхөө дотоод дуу хоолой тий өөрийнхөө тэр гайхамшиг чадваруудтай холбогдсон нэгэндээ ингээл гэрэл харийг түгээгээл явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдлэгийг бас нэг судлаад өөртөө хайгаад тий олоод үзээсэй гэж би хүсэж байгаа. Юугүй ингээд хэдүүлээ одоо нөгөө эмнэлгээрээ л яваал тий нөгөө нэг за та ингээд депресссэн байна одоо юу гэдгийг та одоо маш их айдсын төгшөрийн эмгэгтэй байна гэдэг хүмүүс маань маш их тэр нөгөө нэг эмийг ингээд дуудах юм билээ. Одоо тайвшруулах хэмжээ тийм үү тэр төгшөх эмигийг арилгах хэмжээ тийм үү тий. За мэдээж одоо үнэхээр шаардлагатай бол тэрийг уух хэрэгтэй. Тэгээд мөн энэний хажуугаар та ганцхан энэ ганц ухаан эмнэлгээр яваад байхгүй одоо гоё бяцлал хийж үзэх тий одоо йог хийж үзэх магадгүй энэ гоё олон энэ өөрийгөө хамгаалсан энэ мундаг гоё багш нарын бэлэг талын мэдлэгийг гоё сонсох тий өөртөө ажиллах ингээ маш олон боломжууд гэдэг шүү. Тэгээд нэг хүний одоо тий хэлсэн үгээр одоо яар авчилж өөрийгөө өөртөө битгий гэсэн туршлага нэг юм энэний хамааралтай ч юм бити болоосоо хүмүүстэй хэлмээр байна. Тэгэхээр ер нь бол яг ухта энэ ухамсарын сэрэлт сүнсний сэрэлтийн энэ хэцүү үйл процессын дараагаар бол биднэрт бас нэг талаасаа маш гоё аз жаргалыг өгөөд те биднийг сорж идэг юм шүү. Энэ болоос их сориод инсээ явж идэг юм шүү. Тэгээ бэрхшээлийн цаана хүлэг байдаг бол үнэхээр үнэ те уянгаан тэр бэлгээ авцсан сууж байна. Тэгээд өөрөө энэ хэцүү зам мөрийг туулж одоо их төөрөгдөлд орж нөгөө нэг өөрөө өөрийнхөө мэдрэлийг дагаж те явж ингэсээр бад өнөөдрийн энэ бүр те хилээд одоо ингээд барамгүй ийм гоё зүйл одоо энэ махан биеийн тас мэдрээ сууж байгаа юм бол танаас бас их шалтгаална те уянгаан бол маш их хичээсэн уянгаан маш суралцсан надад маш олон өдрүүдээсэн би уйлдаг байсан. Тэгээ заримдаа ингээл одоо бараг өөрийгөө галзуурч гэж боддог байлаа. Тэгээд энэ ухамсарын сэрэлтийн нэг айхтар зүйл болоод бас нөгөө сэтгцийн хүчнтэй ялцчихгүй андуурагддаг байхгүй юу. Ингээ өөрийгөө ингээ хямраагаад байдаг нь үнэн. Тэгээ үнэхээр хэцүү байгаа нь үнэн. Одоо ингээ хүн ингээ гаднаас нь харахаар бид нарыг ойлгохгүй зүгээр л одоо тэ сарна уянгаа хоёр ингээл сууж штэ царайтагаа. Гэтэл бидний яг тэр дотор юу болоод байна гэдэг ч өөрөө амар ойлгомжгүй маш хэцүү байхгүй юу. Тэгээ энийг ингэж ойлгохын тулд бид өөрсдөө л хийх хэрэгтэй. Тэг маш олон хүмүүс бас суралцах хэрэгтэй. Бас биднэрт мэдлэг хэрэгтэй. Биднэрт мэдлэг байж бид нар тэр мэдхийн тэг нэг хүнээс одоо тэр мэрэгжлийн хүмүүсээс тэр мэдлийн тусламжтайгаар бид нар өөртөө юу тохиолдод байгааа олж хардаг байхгүй. За энэний бүр цаад уг шалтгаан юу гэхээр маш гомдол харуулсан хэлээдэг. Өнгөрсөн цагт авсан гомдол харуулсал гомдол энэ янз бүрийн тата тагуу мэдрэмжүүдээ хангааж чадаагүй гэсээр болж бид нар бас маш их өвддөг байна шүү дээ. Тэгэхээр би энэ хүмүүстэй зориулаад өөрийгөө л хайрлаарай. Та өнөөдөр магадгүй тий нэг 5 мэдрэмж мэдрээд байвал бас нэг энэ сүнсний сэрэлт гэж юу гэдэг юм бэ? Энэ одоо ямар процесс явагдав юм бэ? Бас нэг хараад үзчихээсэй. Энийг бити яахтар сүнс тий одоо юу гэдгийг шашин тий ингээл одоо янз янз татаас нь бити хараач. Энэ бол нэг тийм одоо хүний мэдэхгүй зүйл биш тий. Энэ бол өөрийгөө ойлгох, өөрийгөө хайрлах юм гоо бэлэг талын ийм сайхан ухамсар мэдлэг байдаг юм аа л гэж одоо хэлмээр байна. Чи түрүү ингэж хэллээ шүү дээ. Тэ ерөнхийдөө бүх хүмүүс хэцүү замыг туулаад тэгээд өөрийнхөө хүчээр
гарч ирдэг. Угаасаа тэн дээр хүн бэлэн мэ гэдэг өнгөт нэг шидэж ихэр шиг юм өнгөт нь тэрийг нийтэд зүг зүгээр болчихно гэсэн юм байдгүй. Яалтчгүй л өөрөө энэний ард даваал биш гарнаа гэдэг ямар хэцүү юм бэ гэдэг мөчүүд үнэхээр их байдаг. Уйлдаг, дуулдаг мөчүүд үнэхээр их байдаг. Тэгээд яг бэлэн юм бол байдгүй. Бэлэн за чи яг ингэж энийг хийхэд ийм гоё болно гэдэг бэлэн юм бол байдгүй. Яг л чиний зам бол чиний зам. Хинтэй ч адилхан биш учраас өөрийнхөө л явах ёстой. Тэрэндээ хүрэх гэсэн тийм чи сэтгэлтэй хамгийн багтаа хэлэхэд үнэхээр одоо уянгамаа сая зөндөө ярьлаа шүү дээ өнгөрсөн цагт авсан гомдол харуулслууд их байдаг гэд гомдлыг ерөөсөө бид нар тээх хэрэггүй юм байлээ л. Гомдол үүсэл ах юм бол шууд тэр хүнийг уучлаад дотроо уучлаад зүгээр л тэр гомдлыг тавиулаад явуулаад одоо ингээл явж итэл чинь бид нэг өнгөрсөндөө айгүйх амьдэрдэг байсан шүү дээ. Тэр нэг юм надад тэгжиж билээ гэж бодол ороод ирвэл хөрхи иви тэр үед ичээсэн байгаа ч тий иви уучлч юу гэл ингээл тавиал явуулаад ахаар нөгөө талаасаа нөгөө нэг юм хоримтлагдсан их гомдлууд чинь хасагдаад бидний сэтгэл санаа явахгүй тэнцвэртэй байгаад байна гэсэн үг. Сэтгэл судлал талаас авахд тэгээ уянгаг ботхоор айгүй гой зүв замаар явцгаа байхгүй шүү. Сэтгэл зүйчдэр очиод сэтгэл зүйчдэр явжаад сүнслэг рүү яваад ихсэн тэр ийм замаар явбал бас их зөв юм байна гэж би өөрөө бүсүүлт нь явж үзчихээд сэтгэл зүйчтэй эхнээсээ явсан бол айгүй хурдан байх байсан юм байна гэж би бодсон. Гэхдээ бүх сэтгэл зүйч нартай биш яг энийг үзээд туулаад ойлгодог мэддэг тийм үнтэй явах нь зөв юм байлээ гэдгийг хэлье. За одоо ирээн бичүүл гэдэг зүйлийн талаар хэдүүлээ зөндөө ярьлаа. Яаж бичдэг вэ гэдэг талаар ярьлаа. Тэгвэл нэг шүлгээсээ бид нарт гоё уншаад өгөөч. Тэгээд дараа нь ямар тул ирээн бичвэр байдгийг тэрийг ярилцдаг. За баярлалаа. Гоё ном бичсэн шүү дээ. Нэр ном бичсэн шүү дээ. Номоо хоёлаа ярих юм биш үү? Тэгээ ном байдаг. Nice. Яг цэшнийхээ хүртэл барьчих тэгвэл. Вау, ямар гоё цэцэгний зурагтай юм бэ? Энэ нүүр номынхны цэцгийг одоо манай том охин зарсан. Уян солон гэдэг нэг том охин ээж ханамны цэцгийг зарсан. Энэ бол одоо гагийнхан за уянгаа нь бол одоо юу гэдэг нь ирээн бичвэр шүлэг манаас ирээн бичвэр гэдэг одоо нэгэн нэрийн доо одоо миний хийх үйлүүд нь бас тустай байдаг. За би бусдад зориулсан буюу энэ орчлон харгуугийн гэрэлтэйгээ гайхамшигтай хүмүүстэй зориулсан бүгдийн айл туршлагуудыг одоо буулгаж яснаа гэсэн. Ингээд бид нар чинь мэдрэмжээ дагаж явж байгаа л суралцаж одоо явж явцдаа бид нар өөрийгөө шинжээдэг байхгүй. Энэ чинь юм биш. Энийг л надад хэлээдсэн юм биш тэ гэдэг ч юм уу те. Ингээд одоо манай энд байгаа хүмүүс маань Аранбаатургаан хүн буюу бид бас номыг авч уншсан байх гэж бодож байна тий. Тэгээ энэ зүйлээс одоо ямар ч тийм айх зүйл байхгүй. Энэ бол нэг талдаа үнэхээр үнэн юм шин тийм ээ. Тэгэхээр уянгаагийнхан цаана бас маш олон буурлууд байдаг. За энэ буурлууд маань уянгаад нь одоо энэ бичвэр шүлгээр аль дураа хүрдэг гэсэн үг тий. За миний ном бол одоо дандаа миний тий 22 19 оноос хойш одоо тэр хамгаагдж байгаа, уучлж байгаа тий. Халиваа зүйлийг уучлж өшөөнө гэдэг чинь өөрөө маш хэцүү байхгүй. Зүгээр л ингээл март тий. За эдгэрнэ гэдэг чинь үгүй ийм зүйл дандаа цаг тий. Бид нар ингэж гоё өөрийгөө бас яг тэр бүхэл зүйл нөгөө цаг хугацаанд тарьдаг. Энэ цаг хугацаанд болохоор бид нар гэд нөгөө хүлээн зөвшөөрөлт явагдаад эхэлчихдэг байхгүй. Хүлээн зөвшөөрөлт ингээл явагдаад нэг бацдаг чинь анхаагдчих байгаа байхгүй. Тэгэхээр тэр үнийг одоо юу гэдэг нь тий уучлал гэлээвэл хэцүү шттэ. Ингээд миний шиг шалтсан зүйлийг за гэж нэг хүнээс нэг юм сонсоо уучлах маш хэцүү. Яагаад гэд ингээд бол бас ингээл тий ингээл яагаад би нэг уучлалцдаг гэж надад ямар буруу хаа ингээл тий. Тэгэхээр нөгөө энэ сэтгэл дотороо гомдол харуулслыг амгаан гэдэг маань өөрөө маш хэлсэнчлэн мэдлэг суралцах хэрэгтэй байхгүй. Тэгээд хизээч нэг яг ухтаа бид нар ингээд нэг хүн дээр хатгаал өргөс авч байгаа юм шиг нөгөө нэг муухай мэдрэмж ингээд алга болчихно гэж бид нар аюу андуурч явдаг байхгүй. Ингээд нэг хүн хайгаал хүн дээр очих цэцлэмж хүсэл яваад байдаг тий. Тэгээ нөгөөдх нь өгч чадахгүй болохоор улам хэцүү ингээд нөгөө тойрогтой дахиад гацдаг. Тэгэхээр манай одоо энд байгаа яг ийм тий сэрэлтийн одоо зам мөрийг туулаад явж байгаа гэрлүүдтэй уянгаан хэлэхэд та өөрөө гоё хичээгээрээ сэтгэлийн тэнхээ гэдэг зүйлийг битгий алдаарай тийм ээ. Маш олон хүнээс суралцаа. Тэр олон хүнтэй учирч байгаа хүмүүс ч хүртэл тантай учрах уулзах цаг хугацаанд болол тантай ярилцж байгаа. Нэг ч гэсэн хүнээс одоо
төрөгч бай, сайхч бай тий хүцүүдийг аваад орхиод өөр дээрээ хамгийн гол нь тэр сурч мэдсэн зүйлээ үйлдэл болгоод хэрэгжүүлдэг байх нь хамгийн чухал байдаг байхгүй. Жишээ нь өглөөний гайхамшиг номыг уншаад өглөө 5 цагт босох нь ямар гоё тий бүтээмжтэй байдгүй гэдгийг уянга номыг чилсэн. Тэгээ би өглөөний гайхамшиг номдоо маш гоё дурлж би өглөөний хүн гэсэн тий өнгөрсөн цаг хугацаа өнөөдрийн энэ хөтөл уянга нь ямагт одоо өглөөж босдог надад маш гоё шүү ч юм хэрэгтэй тий бид нар өөрийгөө л маш сайн ойлгож чадах хэрэгтэй. За Ирэм бичвэр ном маань бол өвдгийн айлт энд буухсан уянгайхын одоо тэр уучлал тий амгаалт одоо энэ үгээр илэрхийлсэн ийм одоо хөлгсөн ийм сайхан ном минь байгаа. За үүнээс гадна одоо 22 оноос хойш хүмүүсийн тухай тий одоо цагийн бичвэр буюу одоо сайхан бичвэрийг бичиж байна. За энэ одоо цагийн бичвэр маань юу байдаг вэ гэхээр бусдад уран зоригийг бусдыг гацаа торгоос гаргах хүн яагаад байгаагаа ойлгох байгаа зүйлийг өөрт нь харуулах дээрэс нь өвгдийн захиастай гайхамшигтай бичвэршүүлэг байдаг. За одоо цагийн бичвэршүүлгээс сонссон хүмүүс маань одоо нэг хүүхэд нэг тий одоо уянгаан энэ мэдрэмж хийцэж мартдаг шүү дээ. 10 жил хувийн эргээ аваад басаа ингээд тий хадаар ингээд өсөд бид нэр уншдаг тий. Тэгэхэд одоо тэрэн дээр ингээд бичсэн байдаг шүү дээ. За манай тэр бол өөртөө ихтэй найхтай. Одоо тий маш ар гэрийн анхаарал сайн ингээд одоо бичсэн байдаг маань би уншаал ангийн багш маань намайг ингэж гоё бичсэн биш үү гэдэг шиг биднэрт урам хэрэгтэй байдаг юм аа. Бидний үн цэнийг дахин сануулах хэрэгтэй байт юм. Бид нар өнгөрсөн цаг хугацаанд маш их зүйлийг туулж энэ амьдралыг бүтээсэн мөртлөө бид нар өөрсдөө үнэлж мэддэг юм байна. Үн цэнээ мэддэг юм байна. Ингээл нэг устдаас урам дэмжлийг ингээд үнэхээр их хүлээдэг юм байна тий. Тэр урам дэмжлийг бол одоо шүлэг маань маш гоё өвгдийн өвчмөр тэрийг уянгаан бичээгүй тий. Миний ингээд дээд ашгуугаас язгуур сүнсээр дамжаад гайхамшигтай тэр одоо бичвэр шүлэг тань зөвхөн тань зориулагдчих гардгаар онцлогтой тий. Тэр бичвэр шүлгээ сонссон хүмүүс маань маш их уйлдаг, за баярлдаг, огдолдог. Нэрээ би энэ дээр ингэсэн штэ гэд урам зориг сэргээд тэр нэг цаа торгоос гараад цаашаа гоё үйлдэл хийж эхэлдэг багтай. Энэ маань юу вэ гэхээр бас нэг хөдлийг нэг зурч гисэн хүний сэтгэл зүйн ийм хамгаалтыг би өгч байна. Одоо тий өгдөгчтэй нийлж өгч байна гэдэг энэ бол гайхамшигтай. За мөн одоо би урд насны бичвэр шүлэг. За энэ урд насны бичвэр шүлэг маань ямар онцлогтой вэ гэхээр бид нар маш олон төрлөлийг одоо дамжиж сүнсэн юм амьдарч байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр магадгүй бидний энэ амьдрал дээр сэрэлт явагдаад байгаа үйл процесс нь өмнөх наснуудыг бүх хийсэн үйлийг гүйцэлдүүлэх бас одоо ийм тий ирсэн юм чинь үүрэг талцтай хүмүүс байдаг тий. Тэгэхэд уянгаан маш их одоо эрдэм номж хамт суралцж байсан тий өөр хүүхэдгөө одоо энэ хамлын орноор суралцж байсан нэг ийм одоо хүн байсан байдаг байхгүй. За тэгээ би энэ хүн маань тий одоо энэ төрөлд надад тухайн цаг үед өөрөө ном бичнэ одоо сүм дугуйн босгоно гэж хаад одоо амжаагүй энэ үүлийг одоо уянгаан энэ махан биений амьдрал дээрээ чадлынхаа хэрэг одоо номын гаргаж чинь тий энэ цаашдаа одоо би 90 сүм гэж одоо боддог. Тэгээд энэ гайхамшигтай 90 сүмээ одоо байх. За мэдрэмжэл давж явж байгаа тийм энийг магадгүй зарим ойлгох хүмүүс за одоо энэ маань ч гэсэн сайхан ярьж байна гэж бодож магадгүй. Гэхдээ энэ бол миний хувьд бол үний юм аа тийм би өөртөө итгэлтэй өөрийнхөө дотроос мэдэрч байгаа гайхамшигтай мөн чанартай би итгэж явснараа хийцэж алдаагүй. Тэгээ энэ бол цаанаасаа юм одоо тусгай бас нэг юм үүрэг талбар байна. За тэгээ урд насны бичвэр шүлгээр бол юуг илэрхийлдэг вэ гэхээр та хүмүүс маань одоо ингээл тийм дотоод хүнээс хос дотоод хүний мэдэг гэж тэгж штэ маш олон сургалтын. За энэ урд насны бичвэр шүлгэн дээр бол таны урд нэг насны амьдралыг танд хандж өгдөг. Таны дотор байгаа маш олон тэр сүнслэг одоо гайхамшигтай авьяас билээс те урд нэг төрөлд та хэн байсан те магадгүй амрагч хүн байсан юм. Магадгүй одоо те бусдад хайр гэрлийг түгээдэг юм байсан юм гэдгийг чинь одоо нэгэн төрлийн чинь танд бас уншиж өгч энэ бол таны дотоод мөн чанар одоо таны нэг өдөр задаа танаас гараад байгаа ааш авир магадгүй та зарим нэг зүйлийг ойлгох мэдрэмж өгдөг чинь бас айлж өгнө. Буюу таны дотоод хүнийг бас тодорхойлж өгдөг. Энэ гоё бичвэрээ би одоо 22 оноос бичиж байгаа. Надад одоо маш олон бичвэрүүд байгаа тийм. За мөн одоо жилийн өнгө бичвэр байна. Тийм жилийн өнгөө сайхан бичүүлнэ. За энэ дээр мөн хүүхдийн захиас орж ирнэ. За дээрэс нь одоо талархал бичвэр байна тийм. Та хин нэгэндээ гайхамшигтай сайхан чин сэтгэлийн үгээр хүргэж байгаа бол одоо уянгада зүгээр л тэрийг би аавд ингэж талах гэсэн юм аа. Миний аав шудраг сайхан шултан цантай хүн байдаг гэд нэг жижигхэн ааваар тодорхойлоод өгөхөд тэрийг уянгаа нь өөрийнхөө мэдрэмжээр энэ дотоод хүнийхээ мээр маш гайхамшигтай хувиргаж одоо маш олон хүмүүст сэтгэлийн талархал бичвэр хүргэж ирсэн. Талархал бичвэрээ одоо сонссон тэр гайхамшигтай хүмүүс маань зүгээр л уйлдаг тийм яг өөрийг нь хэлээд байгаа юм чинь тийм гоё зүйлүүд тэр тийм ингээд яг л одоо энэ үйлүүд маань маш гоё. За тэгээд
өөр одоо барилдлага байна. Бид нар энэ насандаа тий урд утны одоо үүлийн үрийн барилдгаа дахин учирсан гэж одоо багш минь хэлдэг. Би энийг бас өөрийнхөө амьдралд ингээл хараа сууж хат яг үнэн гэдгийг бол ингээд тэгээ эдгээр энэ бол нэг юм одоо яаж боломгүй юмнууд шүү дээ тий. Энийг бол ингээл яар зарим хүмүүс сонсвол итгэхгүй шүү дээ. Энэ бол нэг. Тэгтээ яг ингээд энэ сүнслэг амьдралаар яваал гоё сүнслэг мэдлэг суралцаал аливаа зүйлийг нэг хизүүтэй авч явахыг хичээдэг тийм ээ. Арга талаасаа ч судалж штэ. Яг үл би сэтгэл зүйч болж байгаа юм гэхээр энэ зүйлүүдийг би бас нэг юм одоо шинжлэх ухааны мэдлэгтэйгэр хүмүүст гоё тайлбарласмаар байна тий. Өөрөө ингээд сэтгэл зүйн одоо сурвалж сураад явж хахад яг ухтаа энэ сүнс гэдэг зүйлийг бас дундацсан юм ингээл одоо тий яригдчихл гэсэн зарим нэг эрдэмтүүд энэ зүйлийг гаргаж ирж ирсэн л одоо ийм одоо онлууд ийм судалгаанууд байдаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ шигтэй мэдлэгийг арга хүн одоо бэлэг талаас нь хүмүүст гоё тайлбарлаж тий ойлгуулж чигэн ч гэсэн нэг юм гоё гэрлийг тэднэр тасааж өгөх нь бол уянгаагийнх нь бол чин хүсэл тэг асуугаад ч одоо явж байгаа энэ төлөв баяртай байдаг. Тэгээд ойлгохгүй хүмүүс маань одоо тий зүгээр л одоо өнгөрөөчөөрэй. Энэ бол заавал хүн болгон ойлгох халамгүй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү одоо үйлүүдийг хийдэг. Тэгээд магадгүй одоо сонирхож байгаа хүмүүсээ уянгаагийнх нь хөвч чадах бас олж ирж болно тийм ээ. За баярлалаа. Тэгээ уянгагийн фейсбુકийн линкийг угаасаа доор оруулчих. Тэгэхээр тэрүүгээр бүгдээр холбогдоор уянгаа хүрэлцүүлэн гэдэг фейсбુક байдаг. Чи шүлэгнээс нэгийг уншаад өчөж. За тийм. За би тэгээд хамгийн анх тийм ээ одоо сэтгэл хөдлөлийг саад явж байгаад одоо 2000 миний номон дээр байгаа л да. Би одоо яг ингээд онс харуултай нөө дэвтэр дээрээ л бичиж явах байсан тий. Тэгээд энэ гайхалтай одоо ном болсон байхгүй юу. За тэгээ 2022 оны 1 сарын 50 тий одоо 5-ны өдөр өмнгийн анх одоо ингэж шүлгэлж исэн байна. За энийгээ биччихээд би хаад би ч одоо яруу найрагч болсон юм уу? Вау, ямар гоё юм бэ гэл тий. Энэ шүлгэндээ ингээд борлон одоо тий. За энэ цаг үед бол миний дотоод дугаалаа буюу өөрийнхөө дотоод хүнсэр цэцтэйг хөдөлжсэн цаг үе юм байна байхгүй юу? За тэр нэг дотоод дугаалаа чи надад өөрийгөө илэрхийлж одоо ингэж гоё ичдийг өгжсэн цаг үе тий. За тэгээ би энд ингэж бичсэн байна. Унган биемээ сэргэж, урам зориг минь бадарч, уудан очлон ухаан бодлоо сэргээж амьдралын сайхныг мэдэрч, амьд яваадаа талархаж, амьтай бүхнийг хайрлаж, аз жаргалыг түгтээж, өнгөрсөн бүхнийг уучлж, өөдөө дэшээ тэмүүл. Өглөө буян үйлдэж, үр зүрх минь ариусан. Хүний амьдрал сайхан, хүрх газар олон, хүсэл бүтэн биелэх, хүмүүний орчлон уудам. Өөрөө өөрийгөө таних, өрөөл бусдад туслаж, өнгөт ин орчлонд үнэт мөнх суралцъя гэж одоо бичижсэн. За тэгээ энийг ингээд бодохоор одоо миний дотоод нь одоо захижсэн байгаа хгүй тий. Өөрийгөө хайрлаа. Ингэж чиний урам зориг батардаг юм аа. Энэ орчлонд тий ухаан бодлоо ариун гой цэвэр зүв явуулаа. За амьдрал бол үнэхээр сайхан дээ. Чи амьд яваа та талархаж байгаарэ. Тий амьтай хайрл ингэж чи хаз жаргалыг мэдэрнэ гэдээ одоо надад захиад байгаа байхгүй юу. За өнгөрсөн бүхнийг чи уучлж ээжл өөдөд дэшээ чи тэмүүлнэ шүү дээ. За бусдад одоо сэтгэлийн тэр өглөг буйныг үлдчихэж чимэн үр зүрх чинь ариун сайхан оршин шүү дээ гэж одоо захиад нь штэ. Үний л одоо маш тий сайхан чамд хурж явах газар маш олон байна. За тэг хүсэл бүхэн чинь биелэх энэ хүмүүний орчлон гэдэг дэндүү уудам юм шүү гэж одоо загсан байна. За тэг өөрөө өөрийгөө таньж өөрөө багаасан хүн өрөөл нэг цусыг хүргэдэг юм аа. Өнгөт орчлонд те үнэт мөх сүнс учиртай гэдэг бидний энэ амьдралд ирсэн бас мөн том зорилго бол суралцах байгаад байгаа гэдэгт бол би эргэцээг үлдээдэг. Одоо нөгөө сурахад хизээч оройтхгүй байдаг гэдэг үг чинь бас одоо те энэ зүйлтэй одоо сэлтэж байна шүү дээ. За тийм ээ. За тэгээд ер нь бол ямар уурах даалгавартай ирсэн бэ гэдгээ хамт бас нэг уншаад өгчихөө тий. Ирэм бичвэр гэж одоо яг юу юм бэ? Бүдүүд минь надад юу гэж хэлсэн юм бэ? За хүүхдээцүүд минь ингэж хэлсэн. Ирэм бичвэр юугаа эргэлзэж тэнэгэлзэлгүй биш. Бич. Тэ ирэм бичвэр юугаа эргэлзэж тэнэгэлзэлгүй бич. Энэ бол бусдаас ялгарх нууц эргэн санан бодоорой өрмөнд хинч чам шиг бичиж чадахгүй хэлэг өгнө цөөдөн хитийн үйлээ мэдэрч тань хийгдэх цээжээ чагнэр минь
Ядарсан зүдэрсэн хүмүүсийг ялгаж болохгүй бичээрэй. Яахав тэдэнд зоос байхгүй ч ямар тайч тэднийг сэргээгээрээ өрмөн. Охин минь чи хүссэн бүхнээ охин минь зөнгөөрөө мэдрэн охин минь чи гэрэлтэж охин минь энэ амьдралд жаргана. Олон хүмүүсийн зүрх сэтгэлийг онцгой шидээр амгаа өрмөн. Онцолж чамайг зорих хүмүүс одноос олон болно өрмөн. Ирэм бичвэрийн хүчийг энэ дэлхийд түгээ элэг зүрхтэй бүхнийг эмх цэцтэйгээр бичиж унш өрмөн гэд. За ер нь бол миний энэ насны маань одоо даалгавар гэх юм уу те. За сүнсний зорилго маань гэх юм. Ер нь ингээд ирэм бичвэрээ одоо энэ дэлхийд түгээж те бүхий л хүмүүсийг одоо гоё урам зориг сэргээх юм үүрэг даалгавартай явж байгаа. За тэгээ 22 оноос бол яг өгтаа дэлхийд түгсэн байна. Одоо дэлхийн өнцөг боломжтойгоо маш олон гоё монголчууд минь уянгараа ирэм бичвэршүүлгээ бичүүлсэн. Мөн олон одоо гадаад хүмүүс бас тий одоо ингээд орчуулагчтай орж ирээд бичүүлж байгаа. Тэгээс уянгаа нь юу ойлгосон гэхээр хүмүүсийн тий сэтгэл зүрх гэдэг бол нэг л байдаг юм байна. Бид нар ингээд харшаар Аз, Европ гэл тэгж байгаа ч гэсэн бидний дотоод мөн чанар нэг л юм байна. Бид нар нэг л одоо юм зүрх сэтгэлтэй, нэг л мөн чанартай. Бүгдээрээ л бид нар сүнсэн бие нээдэг. Бүгдээрээ л бид нар дэлхийн ертөнцөөс үүссэн л байгаа байхгүй. Тэгээд энэ гоё хайр гэрлийг түгэх үлээ дэлгэрүүлээд явж байна да. За талхлаа. Зөндөө юм ярьчих. Ямар гоё чигчтэй гоё юм их тийм. Шүлгүүд нь үнэхээр nice. Яг тэр ажиллаа хийгээд явж байгаа хүн гэдэг нь үнэхээр харагддаг тий. За тэгээд уянгааг маань Facebook-ээс олж байна та. Facebook-ийнх нь хаягийг бол доор тавьчихна. Тэгээ манай нэвтрүүлгийн уламжлалт асуулт байдаг юм аа. Ер нь амьдралаас одоо хамгийн сурсан хамгийн том хичээл чи юу байсан бэ? Тэрийг бид нарт хуваалцаач. За миний одоо яг маш гоё хаалт бол одоо цагаараа л юм. Энэ цаг хугацааг туулж тий өнгөрсөн сэтгэлийн одоо шарахгүй л зүйл хангааж яг одоогороо бийг бол маш сайхан бүрэн байна. За тэгээд бид нэр ингээд ирэмч шүшглээ уянгаанд бичээд явж байхад хүмүүс маань маш их ирээдүйд санаа зовж идэг. Нэг бол өнгөрсөндөө л амьдарч идэг. Ста ингэсэн тэгсэн хэцүү байна. Би чадахгүй байна гэл тий өнгөрсөнтэйгээ зурлаад. Нэг бол яана одоо ингээд ирээдүйд яах бол хэн байгаа бол өөр хүмүүс нь яах бол гэх мэтчнээ бид нар ингээд ирээдүйд амьдарч идэг. Тэгэхээр одоо цаг гэдэг зүйл ямар чухал юм бэ те? Хүн одоодоо оршиж одоогоо мэдрэж амьдрна гэдэг ямар чухал юм бэ гэдгийг уянгаа одоо бүр туйлын бүр өөрийнхөө мөн чанартай хамссан. Тэгээ би одоо юу гэдгийг ирээдүрөө яах юм те? Ямар ч таам байхгүй. Ирээдүй бол өөрөө дандаа айцсаас үүсэлтэй тий. Яана тех болоо юм болоо гэд бид маш их айцыг л авчирч байдаг. Өнгөрсөн цаг бол дандаа л биднэрт юм фруссан мэдрэмжийг авчирч байдаг учраас та таньжилтайгээ магадгүй та хин нэгтэй харьцуулах аз жаргалтай амьдарч байгаа шүү дээ. Тэгээ бид нар ийм өөрт байгаа аз жаргалаа мэдгүй юм шиг санагддаг. Тэгээд нас ингээ хайсаар гад нэг байгаа жижиг аз жаргалаа саклах болчихдог юм шиг. Тэгэхээр байгаа юмдаа талархаж нөгөө байхгүй мэддэг гэлтэйгээр айгу мэддэг тий. Өдөр л мэддэг одоо цагийг. Гэхдээ энэ зүйлийг чандаа нэг ойлгох тий. Тийм. Мэдэн штэ. Уусаал нөгөө одоо цагт амьдрах штэ. Хүн яг энэ өөрийнхөө энэ мэдрэмж буюу энэ тий. Энэ цэжний гүнээс өдөрч байгаа юм. Одоо энэ өөрийнхөө дотоод гоё мэдрэмжэндээ зөвхөндөө энийг бүр усартаагаар ойлгох гэдэг бол шал өөр юм аа. Тэгэхээр хүмүүсийнхаа одоо цагтаал амьдраарэ. Тийм ээ. Танд юу ч хэцүүсэн. Өглөө болох болгонд гоё шинэ мэдрэмж. Өнөөдөр таны сэтгэл санаа тогтворгүй нэг л юм хэцүү харсан тий яа ч тааны мэддэхгүй стресс бохомжтой ч юм уу гонигтай тий магадгүй тааз жаргалтай бол тий маргааш гэдэг энэ нар мандахад хаалчлаа ороод тэр шинэ өдрүүд ирдэг байхгүй. Бүх зүйл тул зарыг. Дандаа тэр өдрийн мэдрэмж танд байгаад байхгүй гэж би одоо хүмүүстэй хэлдэг. Тэгэхээр одоо цаг гэдэг маш гоё үн цэнтэй зүйл шүү гэж би бусдаа захимаар байна. Тэгэхээр бүр хамсартайгаар өөрийнхөө сөрөг бодлоодыг бүр хамсартайгаар зогсоогоод тий хөөе би чамайг бодмоор байна. Би гоё жаргал мэдэрмээр байна гэхэд өөрийнхөө хамсартай энэ одоо аюу байна. Мэдээж жаргал мэдээж өөрийнхөө өнгөрсөн цагийг сайн хамгаах хэрэгтэй. Суралцах хэрэгтэй. Суралцсан гэдэг бол хязгаарч орхиж болохгүй зүйл гэдэг хэлмээр байна тий. Өөртөө зориулж тодорхой хэмжээний орлого зоос мөнгийг гаргадаг бай. Гой мундаг энэ гой төрүүлээд биднээс хөгжүүлээгээд судалгаа хийж биднээс суралцдаг бай гэж хэлмээр байгаа байхгүй. За тийм ээ.
Ямар гомдтой зөвлөгөө вэ? Яг одоо цагтаа бай гэж хүмүүсийн хэлээд байгаа одоо цагтаа байх хоёр жоох ондоо л доо тий. Тийм шүү дээ. Тэрийг Энийг аль ойлгох нь шал болох юм байхгүй. яг одоо ингээл хийж байгаа юмдаа төвлөрвөл маргаашийн тухай бодоод айхгүй ш зүгээр маргааш би харин юу хийж болох вэ гэдэг талаас нь илүү харуул надад зүгээр юм шиг санагддаг. Яг бол маргааш ч өнөөдөр шалтгаалаад байгаа шүү дээ тий. Ямарваа нэг юм хий хоосон азанд найдахгүй гэхдээ амьдрал энэс илүү гоё дандаа байна гэдгийг бүрэн итгэлтэй гэсэн мөртлөө уртынх юм аа яг хийдэг байх юм бол амьдрал тэр чигтээ айгүй гоё үүдэлдэг гэж би хувьдаа бодод байдаг байхгүй. Өөрийнхоороо л яг л ингэж боддог. Энэ дээр бас нэмж хэлэхэд хүмүүс маань ер нь хүмүүс маань ч яг бид нар те одоо ингээд аягүй их юм сэтгэлийн шахаа ангаагүй нэг юм өөрийгөө ойлгохгүй цаг үе те аягүй их өөрийгөө харьцуулдаг. Ерөөсө та битгий та өөрийгөө харьцуул гэж би хэлмээр байхгүй юу. Яагаад гэвэл бидний дотор энэ гайхамшигтай ертөнц хүн болгоных өөр өөр ингэсэн өнгө гэдтэй байдаг юм аа. Таны дотор магадгүй юу байгааг хэн ч хэлж таашгүй те. Уянгаагийн дотор ирээн бичиж шүлэг сэрж яхад тэнд нэг гайхамшигтай бүсгүйгийн дотор одоо цэцгийг ангаах тэр энэ гарны эд шид бүр ингээд ингээд хүүхд тахасаа барьдаг байсан. Энийгээ мэдэрч чинь зарим хүмүүс нь маш гоё зургаар өөрийгөө илэрхийлж чинь зургаар энэ дотоод мэдрэмжээ гаргаж иж өөрийгөө болон бусдыг хамгааж байна гэх мэтчсэн. Заавал одоо юу гэдэг нэг юм үйл хийх гэдэг гэж би хүмүүсийг хараад байдаг байхгүй. Ингээл нэг юм сүнслэг зам өрөөр явсан гэхэд нэг одоо мэрэгт төлөгт ч юм уу нэг үйл хийх хин нэгэн болоод бусдад тусна гэдгээл бид нар аягүй сайн мэдээд байдаг. Тэнгууд ямар нэгэн ийм сүнслэг ертөнцтэй холбоотой л юм хийх гэдэг байхгүй. Яг ухтаа үгүй тий та ингээд тий онлайн дэлгүүр ажиллаулдаг ч гэж болно. Та маш гоё хоолны газартай ч гэж болно. Та гоё анхны газартай хийж болно. Та хийж байгаа зүйлдээ чин сэтгэл хайраа зориулаад та тэр гоё хийж байгаа зүйлээр бусдаа гэрлийг түгэж л байгаа байхгүй тий. Одоо гоё нарийн бомны цэгтэй хүн бол вау тий тэр гоё боо хүмүүст ингээл маш гоё юм одоо савн дээр тавиач ч юм уу тий хажууд нь одоо юу гэдгийг бонустай гоё шоколад ингээл тий кофе нэж тавьчих байхад ямар гоё харагдав. Энэ шиг та тэр гоё зүйлээрээ тавцлах бас хайр мэдрүүлж л байгаа байхгүй юу. Тэгээ бид нар ингээд нэг нэгнээ хайрлаж нэг нэгэндээ өгөхийн тулд мэд рүү та өөрөө холбос байхгүй юу. Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. За бусад хүмүүсийг бас байгаар нь хүлээн зөвшөөрч чаддаг. Тэр боломжсор чинь маш гоё гэршилсэн байхыг л одоо хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг хайхтар холт хүрэлтсэн нэг тий одоо нэг дэлхийгээс хальцсан нэг юм сүнс одоо юу гэдгийг нэг тийм яриаг ууштай. Энэ бол чиний мөн чанар та өөрийгөө ойлгох, өөрийгөө хайрлах, өөрийгөө ангаах гэдгийн зүйлийг л бид нэр одоо энэ бэлэг талын мэдлэгэрэлд амжуулж өгöd байгаа юм. Үнэхээр гайхалтай байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс маань зөв ойлгоосай. Өөрийгөө зөв янгаахын тулд танд ялцчихгүй мэдлэг хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна тий. Тэг яг үнэ. Хүмүүс нэрээ тэгж боддог гэж магадгүй. Гэтэл яг сэрцэн мөртлөө өөрийнхөө замаар явж байгаа зүгээр гэрээ эзэгтэй нар байдаг байхгүй. Бас аз жаргалтай. Гэрийнхнээ ингээл хайр март үгүйгээл зүгээр л зэрэг ажиллаа хийдэг хүмүүс байдаг. Тэр ажиллаа гэдэг гоё дуурлаж тэгээд өөрөө өөртөө сэтгэл ханамжтай байж чаддаг. Тэгэхээр хүн болгон заавал яг цаанаасаа л хүний өмнө гараад юм ярина гэсэн тийм юмгүй л бол яг өөрийнхөө байгаа л энэ маань өөрөө ухамсарын хувьд жоох өндөр болоод илүү хайр дүүрэн болж байгаагийн шинж тэмдэг юм да тий. Тэгээд өөртөө үнэнч байх тий. Өөртөө л үнэнч байх. Та ямар нэгэн сөрөг зүйлийг тий үнээр хиймэр үгүй гэдэг нэг тий зархтаа хэлжтэй. Та хин нэгэнд ингээл одоо зоосон гөгөөл нөгөө хүн ч авснаа ч мэдгүй ингээл ялангуяа манай ах дүүмрийн дунд тий ингээл найз нөхдөд ийм их асуудал байдаг шүү дээ. Нэг нь ингээл ажиллагээл нөгөөдийнхээ үр хүүхдийг бодоод хэрвээ ингээл байвал та бас тий өөрөөс асуух хэрэгтэй тий. Та өөртөө яг юу зориулсан. Одоо ингээл байгаад байгаа. Тэг тусмал бид нөр өөрөөсөө холтчихдаг. Тэгэхээр аливаа зүйл тэнцвэртэй та бусдад өгч болно. Хэрвээ таны гомдоогоод байгаа сөрөг зүйлүүдээс өөрийгөө бүр зоригтойгоор уламжлалтаар ингээ холдуулаад аваад чадлаа. За тэгээ энэ сэрэлтийн процесс явагдаж байгаа үед усан усыг ингээ бид нарт цаанаасаа цэвэрлэгээ явагдаад нэг юм бид нартай одоо тий татнаас хүмүүс маань өөрсдөө гинт холддог ч юм уу. Бид нар ингээл гинт нэг найз тогтолсоо тий одоо ингээ холддог ч юм. Энэ зүйлийг бас бид нэр тавьж явуулж чаддгүй. Яагаад тий эдгээр яагаад ингээд намайг ингээд байгаа гэл ингээл зууралдаад идэг. Тэгэхээр ер нь бол мэдээж зууралдна. Тэгжээж бид нар бас тэндээс ухамсарладаг, ойлгодог. Таны үзэж тулж байгаа таны одоо тий энэ яваад байгаа энэ хэцүү юм шиг санагдаад байгаа магадгүй зовлон ч юм уу энэ бэрхшээл ч бас яг ухта хаамын тэрийг уулж үзэж өөрийнхөө бие дээр мэдрэх одоо энэ учиртай бас таны туул гэдэг юм аа. Тэгэхээр
бити одоо их өөрийгөө тий стресстүүлээрээ болж өгвөл ингээд гоё төрүүлээд эрдэм мэдлэгээ ингээд бүтээд явж байгаа зөндөө гоё хүмүүс ахаш та манай Монгол зөндөө багш нар байгаа штэ маш гоё хичээл өгч байгаа. Энэ багш нарын хичээл зүгээр бошин шиг нэг мөнгө төлөө суучих тий өөрөө ганцаараа зовж явж байхаар адилхан ийм мэдрэмж мэдрээд явж байгаа олон хүмүүсийнхаа дунд очихоор маш гоё хурдан хамгаагддаг шүү гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгэхгүй тэгээл нэг одоо YouTube үзэл нэг бичлэг сонсоод нэг подкаст сонсоод ингээл нөгөө яг гоё болно л доо мэдээж тэр чинь хүн өөрөө хүсэж байгаа тэр хүсэж сонсож байгаа учраас гэлтэй нөгөө нэгтэй юу төлөө нөгөө 1000 өдөр ганцаараа зүтгэхээр нэг өдөр нөгөө устгаа зүтгэх гэдэг үлээ нэг юм үг байдаг ч та бас манай одоо дукан авч манад бас хэлдэг байсан тийм. Тэгэхээр гоё өөртөө зоригтойгоор бас цагийг тэг чанартай цагийг зориулдаг байгаараа гэж хэлмээр байна. Энэ бол маш чухал шүү. Өөрөө өөртөө цаг зориулаад, өөрийгөө ойлгоход цаг зориулаад би хэмээ гэдгийг мэдэх чинь хамгийн чухал байдаг тий. За өнөөдрийн маань подкастэнд орж ирээд өөрийнхөө тухай ийм гоё зөвлөгөөнүүдийг биднэрт өгсөнд баярлалаа. Маш олон хүнд хэрэг болох байх гэж найдаж байна. За тэгээд миний асуугааг гүйлтээсэн юм байвал тэрийг яриад тэгээ хоёулаа дуусгах тий. За энэ бол ерөнхийдөө гэд бодож ирсэн. Тийм тэгээд ер нь яг уу одоо тэрийг хэлчихсэн ингээд нэг батсан зүйл алж та. Тэгээд хамгийн гол нь би хүмүүсээ ямарваад нэг зүйлд тий гарч байдгийг шүү. Тийм ээ битээ сэтгэлс магаар унаарай. Би буруу шийдвэрүүдийг гаргаарай. Та минь айгүй амар амгалан тайван байж буй тий бид нар хамгийн зөв шийдвэрээ гаргадаг. Хэрвээ тань магадгүй цагаараа тий энэ одоо сэтгэл зүйн энэ хэцүү асуудал шийдэж чадахгүй хин нэгэн гоёа мэрэгжлийн хүний тусламжийг заавал авч байгаарай. Бид нар ингээ мэрэгжлийн хүн биш мөртлөө найс нөхдөд хамаагүй зөвлөгөө ингээл өөрийнхөө тулсан зам өрөөр тий уустаж тэгээч ингээч гэж хамаагүй бид нар бас нэг ингээ зүйлсэ гэж хүсэж байгаа. Тэгээд ер нь бид нар нөө суураа ингээд гой зүг тавилаад явчихаар цаашаа ингээд нэг өчр олцдог байхгүй бид нар чи их мундаг штеп хүн гэдэг энэ гайхамшигтай үнэхээр гоё тэгэхээр өөрийгөө хайрладаг байгаарэ бүх зүйлийн урд дандаа л өөрийгөө л тавьдаг байгаарэ энэ бол одоо юу гэдэг нэг юм яаш өөрийгөө хайрлал ингээд хүмүүний урд тавиад байх юм бишээ угаасаа л тавих ёстой жишээ нь та өчтэй байж ээж таны өөр хүүхдүүд те дандаа энэ амьдралын гоё зохицол та минь эрүүл хийж олон хүнд одоо зэгц жаргалыг биелүүлэх гэж нэг ч гэсэн халуун цайг өөртөө зориулаад чанаад байгаарэ нэг ч гэсэн өөрийнхөө дуртай хоолыг амралтынхаа өдөр яг өөртөө зориулаад байгаа хийгээд иддэг байгаарэ заавал өөрийгөө хайрлах гэхэд нэг тийм юм бодоод ах шаардлага байхгүй бид нар чинь ингээл одоо шууд нэг сургалтанд суугаад өөрийгөө хайрлаа те за мөн л дөө гэхдээ айгүй энгийн зүйлээс л хэлнэ одоо өглөө нэг иртгсчээ те тэр гоё үсээ аваач за нэг 2 1 3 сонирч тийм үү ингээд нэг цаг гаргаад энэ мэтчлэн багаад ингэж гоё дээшилдэг юм шүү. Тэгээ битээ их яараарай. Манай ингээд хүмүүсийг харж маш их яадаг. Шуурны зүгээр болох. Шуурны гоё олчих гол ингээд яарад идэг. Яарах тусмал та буцаал ингээд унаад идэг гэдгээс бодороо тэгэхээр бүх зүйл цаг хугацаанд ирдэг шүү. Тэгээд өөрийгөө хайрал өтөр болгон бүрт өмнөж бай. Дээрээс нь гоё тууштай бай. Эрдэм мэдлэгээ гоё нэмж өөрийгөө одоо хөгжүүлээрэй л гэж хэлье да. За тэг өөр одоо болсон. За баярлалаа. Ийм сайхан өдөр орж ирээд ийм сайхан зөвлөгөөнүүдийг өөрийгөө танилцуулаад шүлгээсээ биднэрт уншиж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн ажилд нь амжилт хүсье. Маш олон хүмүүст тий хайр гэрлийг түгээгээрэй гэж үрээ. Хаадлаа тэгээд одоо дипломын ажлыг эмчээр бас энэ бичвэрээр хамгаалахаар одоо бэлдэж байгаа. За тэгээд миний нэг талдаа нэг хүсэл минь одоо биелж ийн яаж хүсэл мэдлэгийг те хүмүүст бас гоё сэтгэл зүйн одоо юм баримт нотолгоотойгоор бас ойлгуулгая гэд айгу тэгж одоо бодож сэтгэл зүйч батсан. Тэгсэн чинь энэ одоо хүсэл мөрөөдөл маань биелж өөрийнхөө одоо энэ дипломын ажлыг яг энэ өөрийнхөө хийсэн одоо энэ зүйлээр хамгаалах гад одоогоор бэлтэж байгаа. Тэгээд энэ дээр бас одоо өөрөө бол маш их сэтгэл дүүрэн одоо бас л одоо нөгөө миний нэгэн одоо тий гоё үйл нь одоо биелээ болж байгаа. Туйл нэг талархж байгаа. Тэгээд маш сайн сэтгэл зүйч болно. Сүнслэг сэтгэл зүйч болно гэж одоо өөрийгөө бодож чинь. Тэгээд магадгүй уянгатайгаа холбогдох хүмүүс байвал тэгээд цаг нь ирэхээр бид нар уулзмаа л гэж хэлье. За баярлаа. Талархлаа. Тэгээд чамдаа бас маш их баярлалаа. Тэгээд манаас харнаа бол битээр бас
хамтдаа их гой суралцсан. Манай сарнаа маань өнөөдөр бас өөрийнхөө гоё подкастыг хийдэг болсон. Энэ ч л чиний минь гэвэлтэй. Тэгээд ингээд найзаагаа уурж оролцуулаад хамтдаа энэ сайхан үлийг гэрлийг түгэж аваад бас чамдаа бас төлөв хийхээр талархаж байна. Тэгээд цаашдаа ажилтан амжилт аз жаргал одоо сайхан зүйлийг хүсэж байна. Баярлалаа. За манайхан баяртай.